Монгол улсын ерөнхийлөгчийн дор шинжлэх ухааны ажилтны 2 дугаар их хурл гэж болсон. За тэр хурал дээр бол Монгол улсын засгийн газрын гишүүн боловсрол шинжлэх ухааны сайд Энх Амгалангуй одоо шинжлэх ухаанчаар сэтгэж хөгжиж гэсэн илтгэл хэлэлцүүлсэн байна. Энд бол одоо шинжлэх ухааны байгууллагууд үйлдвэрлэгчид хамтран ажиллаж аливаа шийдлийг бол шинжлэх ухааны үндэстэй боловсруулж тэн дээр нь тулгуурлаж улс орноо хөгжүүлье гэж. Тэгэхээр энэ манай барилга байгууламжийн геотехникийн асуудлууд гэдэг хурл бол барилга байгууламжийн бүх талын асуудлыг хамруулан авч үздэг. За энэ анх 2007 онд анхных нь хурл Монгол Солонгосын эрдэмтдийн хамтарсан одоо хурл гэж болсон. Энд одоо бүгд найрамдах Солонгос улсын Дон их сургуулийн эрдэмтэд оролцсон байгаа. Дараа нь бол одоо энэ хоёр орны эрдэмтээс гадна Оросын холбооны улсын эрдэмтдийг өөрч 3 улсын одоо эрдэм шинжилгээний хурлыг хийж байсан. За 2010-ад оноос эхлээд одоо 12 оноос Монгол улсын боловсрол шинжлэх ухааны яамнаас 1000 инженер хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж Япон улсын их сургуулиудтай хамтын ажиллагаа хөгжүүлсэн. За энэ хүрээнд бол одоо шинжлэх ухааны технологийн их сургууль Японы одоо хэд хэдэн их сургуультай хамтын ажиллагаа хөгжүүлэх, тэнд одоо эрдэмтдтэй хамтарсан судалгаа хөгжүүлэх, магистр докторт одоо залуу инженерүүдийг сургах ийм ажил эхэлсэн байна. За энэ ажлын хүрээнд бол газар хөдлөлийн инженерчил гэсэн сэдв бол энэ барилга байгууламжийн бүтээц геотехникийн асуудлаас гадна нэмэгдэж орж ирсэн. Энэ бол улам өргөжсөн байна. За тэгэхээр энэ газар хөдлөлийн асуудал бол Монгол орны хувьд бас их чухал юм. Тийм учраас одоо барилга барьж байгаа, зураг төсөл зохиож байгаа инженерүүд бол энэ газар хөдлөлийн инженерчилийн мэдлэг бол маш чухал юм. Түүнээс гадна одоо Япон улсын өнөөдрийн хуралч гэсэн Япон улсын одоо хэд хэдэн их сургуулийн эрдэмтэд оролцож үг хэлж илтгэл тавьж байна. Америкийн эрдэмтэд оролцож үг хэллээ, илтгэл тавилаа. Эдгээр бол тухайн улс оронд энэ газар хөдлөлийн инженерчил, барилга байгууламжийн тогтворыг хангах асуудал, тооцоо судалгааны үр дүнг одоо хэрэгжүүлж байгаа талаараа туршлагаас хуваалцсан ийм одоо бүтээлч байдалд болж байна. За ингээд өөрөөлөх юм бол энэ гадаад дотоодын эрдэмтдийн судалгааны үр дүнг энэ залуу инженер хуралд оролцож байгаа залуу инженерүүдэд таниулах, мэдлэг эзэмшүүлэхэд нь чухал ач холбогдолтой хурл болж байна гэж ингэж төгсч ирсэн эрдэмтэд маань бол одоо Улаанбаатар хотод энэ барилга байгууламжуудыг үнэлэх ажилд бол оролцож байгаа. За оролцсон төсөл хэрэгжсэн байгаа. За мөн одоо газар хөдлөлийн аюулаас өртсөн сэргийлэх, барилга байгууламжийг одоо хүчтгэх асуудлаар одоо судалгаа хийсэн, судалгаа шинжилгээний үр дүнгуудыг өнөөдөр бас танилцуулж байна. За тэгээд цаашдаа юм бол хамгийн гол нь бол энэ одоо туршлага багтай залуучуудыг бол одоо энэ гадаадын туршлагыг эзэмшүүлэх, түүнийг одоо инновац болгоход их чухал ажил үйлдэлтэй.